1997 онд Японы аялал жуулчлалын компанид ажиллаад тэрнээс хойш л тэр компаниар эхлээл ажил төрлийн аялал жуулчлалын амьдрал эхэлсэндээ 2008 он хүртэл хамтран ажиллаж байгаа. Тэрнээс хойш одоо хуваарь олцоохон жуулчны ажил хийж л энэ дээр л агуугаа дэвшлүүлж явна да. 97 онд чинь ер нь 3-4 морьтой байсан л да. Дэрэж дээр олцоохон онуулж гал хүн амьтантай танилцаал морин аялал хийж болох юм аа гэж маршрут тогтсон. Дагийн хар нуур, асрал тайрхан гэдэг дандаа тийм өндөрсөн морин аяллуудыг л авч явж ирсэн. Ер нь хүнд үйлчлэхэд бол хамгийн гол нь хүн идэвхтэй, хүний гомдоохгүй гадна дотны жуулчдыг сайхан үйлчлэх хэрэгтэй юм. Тэгэх юм бол одоо тэр жуулчдад эргэж заавал ирдэг. Дараа тэр үйлчлэгээний боддог, сандаг. Одоо тэнд очиж л морь унах юмсан. Тэр тийм сайхан байгаль орчныг үзэх юмсан гэл ирдэг. Хүнд ер нь чармаалт сэтгэл зүтгэл байвал одоо амжилт.